Сүү Батболд Спаяр нарыг шалгахаар боллоо гэж. Нэг юм мэдээ яваад байгаа юм. Гэхдээ ямар ч албан ёсны их сурвалжгүй. Ямар нэг том хэрэг дэгдэг болохоор эхлээд хурал зарлаж сүржиндэг авилгатай тэмцэх газар прокурор нь ч намгүй. Тийм байхад ийм барьцгүй мэдээг бараг 7 хоног сошиалаар явуулаад байгааг нь харуул зориудаар ингэж худлаа мэдээлэл түгээж ард олонд офшорын эсрэг тэмцсэн болгож харагдуулан гал унтраах гэсэн арга юм болов хэмээн хардахаар байна. Нэгд биштэй. Авилгатай тэмцэх газар прокурор нь мэдрэл хийсэн үед л үнэмшээ. Санжинбаяр бол оюу толгой цустай толгой сэвсдэг үзээгээрээ барьцаалагдсан хүн. Тийм ч учраас Риат Йонтогийн овшрууд өгөж Англи улсын элчин сайдын албыг сонгосон гэдэг юм билээ. Сангийн сайдагч бас оюу толгойг эрхшгийг хамгаалдаг хүн гэлцдэг. Сүү Батболд бол яалтчгүй нөгөө 30 гэр бүлийн хүн. Тэгэхээр ийм том олигарх төлөөллийн боссуудыг тийм амархан шалгачих нь гэдэг нь юу л бол. Одоо бүр юучгүй хоцорсон баяр цогтойгооч дийлэх байгаа ус шүү дээ бид чинь. Тийм болохоор энэ шууган бол гал унтраах гэсэн зайлмих байж болох юм. Харж л бай.